Music нэг нас хүрлээ. Баярын мэнд хүргэе. Хүүхэд бүр төгжмийн боловсрол хэрэгтэй. Бид үнийг дэмждэг. Амьд төгжмийг бид л үсэх гэсэн. Alpha Motors. Beatles Music нэвтрүүлгийн 1 жилийн дугаарын Star Chart болон яг одоо үдштэй бүхэн төрч байна. За Star Chart болон маань одоо 7 хоног бүр одоо хүүхдийн шилэг тавд үг 5 хүн танилцуулдаг лээ. За энэ 7 оны Star Chart болонгаар бол Алтуур хамтлаг төрүүлсэн байгаа. Алтуур хамтлагийн 2 дуу нь болсон байгаа. Алтуур хамтлагтаа баяр хүргэе. Мөн 3-7 оны дарааж төрүүлсэн Шингүү бас манай Star Chart-оор оролцож байгаа. Ингээ бүгдээрээ хүүхдийн шилэг тавдуудтайгаа танилцсныхаа дараа Алтуур хамтлагийн ахлагч Чингүүтэйгээ уулзцгаая. Star Top 5 103.6 Дотн FM өдөр бүр 10-аас 11 цагийн хооронд хүүхдийн дууны цаг явж байна. Та энэ дууны цагийг сонссноор Beatles Music нэвтрүүлгийн хүүхдийн дууны Star Top 5-д саналаа өгөх боломжтой. Beatles Music нэвтрүүлэг Дотн FM 103.6-тай хамтран энэ 7 оны Star 5-ыг тодруулж байна. 5 дугаар байранд Ундралмаагийн дуусан дурсамжаар гоёсон багнаас. Алтуур хамтлагийн дуусан шинэ жилийн цагаахан сарнай. Гуравдугаар байранд Анандын уншсан Авта хэлэх үг. Алдаа онооныхоо дээлсийг эргээд нэг харахгүй бол араас чинь бидрэх хүч нь бүдэрчих үедээ аваа. Хоёрдугаар байранд Ад заяагийн дуусан шинэ жил. Үний бүхнээ бүгдийг хот шинана ханцтай өгчээ. Хатнотны дээр зүгаад ангам бидгээ үргэлж. Энэ 7 оны Star Top 5 хүүхдийн шилдэг 5 дууны 1-р байранд Алтуур хамтлагийн дуусан дөрвөн үлрэл. Music нэвтрүүлэг Дотн FM 103.6-тай хамтран энэ 7 оны Star 5-ыг тодрууллаа. 103.6 Дотн FM өдөр бүр 10-аас 11 цагийн хооронд хүүхдийн дууны цаг явж байна. Та энэ дууны цагийг сонссноор Beatles Music нэвтрүүлгийн хүүхдийн дууны Star Top 5-д саналаа өгөх боломжтой. Сайн байцгаана уу? Флаш хамтлаг байна. Beatles Music нэг нас хүрлээ. Төсөөлрийн бид нүрий. Хүүхдийн хөгжмийн боловсролыг дэмжигч Beatles Music-тэй нэгэн зүгт хамтдаа байцгаая. За манай өнөөдрийн Star Chart булангаар Алтуур хамтлагийн ахлагч Чингүү маань хүрэлцэн ирсэн байна. За манай өнөөдрийн Star Chart булангаар одоо Чингүү маань өмнөх 3-7 хоног одоо дараалж төрүүлсэн байгаа. Тэгээд нэвтрүүлгийн уламжлалаараа манай Чингүү маань зочноор хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За чиний сэтгэлийн дуу гэдэг дуу чинь одоо 3-7 хоног манай Star Chart булан төрүүлсэн байгаа. Маш их баяр хүргэе. Баярлалаа. За энэ дууны аяыг нь хэн зохиосон бэ? Манай дугуйлангийн багш Алтуур багш маань зохиосон байна. За энэ дууг одоо ямар продакшн клипийг хийсэн бэ? Манай аав хийж өгсөн байгаа.
За аав чи ямар мэргэжилтэй юм бэ? Манай аав бол зураглаач. За энэ алтан уян багш чинь ер нь бол чамд маш их дуу өгдөг үү? Өгнө тэгэл би өөрөө ийм дуу авъя гэж санал хүсэлт гаргал. Тэгэл манай багш минь зөхөж өгдөг. Би яг өөрийн урын санд гэвэл энэ 10-аад дуу бол байна. Хамтлагийн талаар асууя. За манай Beatle Music нэвтрүүлгийн одоо 1 жил болж байгаа. Тэгэхээр одоо манай алтан уурга хамтлаг маань 1 жилийн дотор хэдэн уран бүтээл гаргаваа. Ер нь манай Beatle Music нэвтрүүлгээр одоо оролцуулсан хэдэн клип байна. Дурдах юм бол За дэлхийн найзуудаа байна. Дөрвөн үлрэл алтан уурга нөлөөд байгаа. Ямар ч тоогоо алдсан баха тий. ер нь бол нилээдэг гэсэн шүү. За сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна танай хамтлагч? Сүүлийн үед одоо манай хамтлаг шинэ жилийн цагаахан сарна гэдэг дууга харшийн сүлд модны олк дээр дуулгаж байна. За тэгээд манай одоо Beatle Music нэвтрүүлгийн хамгийн идэвхтэй хамтлаг маань бол алтан уурга хамтлаг байгаа гэж би бодож байгаа. За ингээ бүгдээрээ Шингүний дуулсан Сэтгэлийн дуу химээх дууг үзсгэе. Music нэг нас хүрлээ. Баярын мэнд хүргэе. Beatle Music нэвтрүүлгийн 1 жилийн дугаарын 7 хулан та бүхэнд хүрч байна. 7 хулан маань үзэгч та бүхэнд хөгжмийн боловсролыг одоо
эзэмшүүлэх зорилготой байгаа. Тэгээд багш маань бол романс гэдэг аяыг зааж байгаа. Түрүү 7 хоногт романс аягийн эхний хэсгийг заасан байгаад одоо энэ 7 хоног романс аягийн сүүлийн хэсгийг заах байгаа. Өвдөж та бүхэн зуртнаасаа битгий бол холдоорой, үзэг дэвтрээ гитар аваад романс аяа сайн сурцгаарай. За ингээ бүгдээрээ багштайгаа уулзцгаая. Бид музик хөгжмийн нэвтрүүлгийн бүх фэнүүдтэй нэг жилийн он баярын мэндийг нэгэн зүгт хамтан зүгээс хүргэе.